Америкт Монгол эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллага. За сайн байна уу? Сайн байна уу? За хэдэн жил 2 жил болж байна сэрэ? Танах байгууллагад? Тийм 2 жил болж байна. За хэр олон гишүүдтэй ямар байдалтай байна ажил? Одоогийн байдлаар бол чамтай нэг бүртгэгдсэн бол 50 гаруй гишүүд бол байгаа. Тэгтээ бол үндсэндээ биднээс гишүүдээ нэг оролцсноор нь янз бүрийн арга хэмжээнд оролцсон, харилцсан тэр янз бүрийн одоо бие биенээ тусалсан, одоо сервис үзүүлсэн тийм байдлаар нь л одоо гишүүнчлэх тийм юмнууд явагдаж байгаа. Тэрийг тоолох юм бол одоо хүмүүст хүрсэн юм бол баг өнгөрсөн 2 жилийн дотор баг 300 гадагсан болов гэж бодож байна. Гол үйл ажиллагааны чиглэл зорилго тэгээд цаашдын зорилго юу бол авч байна? Үндсэндээ бид одоо 3 чиглэлээр л ажиллах тийм зорилготой ажиллаж байгаа л да. Нэгдүгээрт нь болохдоо зэрэг одоо дөнгөж Америкт ирж байгаа одоо монголчууд маань хөлөө олохгүй ийм байдалтай байгаа. Тэрийг нэг тийм дамжуургын үед нь одоо хэл мэдэхгүй ч юм уу, хаашаа явж юу ирэхээ мэдэхгүй ч юм уу, тийм тохиолдолд нэг анхан шатны одоо нэг англи хэлний тусламж, нэг компьютерийн анхны мэдлэг одоо нэг имэйлээр яачих ч юм уу, тийм юугаар нэг тийм эхний одоо нэгдүгээрх нь бол сургалтын чиглэлийн тийм байна. Хоёр дахь нь болохдоо зэрэг тийм эрүүл мэндийн одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэг тийм чиглэлтэй байгаа. Одоо энд байгаа нэг одоо high school байгаа тинейжер хүүхдүүд маань ч тэр ерөнхийдөө одоо томчууд маань ч гэсэн тэр тодорхой хэмжээгээр одоо хугацааны дараа одоо ингээд арай тал тийшээ одоо өргөсөх тийм байдалтай болж байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тийм зорилгоор одоо эмч нарын зэрэглэл одоо ажиллаж байгаа. Тэр хүмүүс маань тийм урьдчилан сэргийлэх тийм арга хэмжээ авах зөвлөл Монгол эмчнээс тийм ээ? Монгол эмчнээс. Эмчний ойролцоогоор хамрагч. Одоогийн байдлаар анх хамрагдаж анх ирсэн нь бол 9 эмч. Төрөл бүрийн мэргэжлийн хоо. Төрөл бүрийн мэргэжлийн. Үйлчлэгч хүмүүс хэр мэдэж хамрагдаж байна энэс. Тэгээ яг хөө ерөнхийдөө эхний өдөр бол нэг 30-аад хүмүүс ирсэн. Ирсэн хүмүүс бол их happy одоо баяртай байсан. Дараагийнх нь удаад бол цөөхөн 10-аад хүмүүс юм уу. Тэгээ мөн юуны дундуур уг нь бол одоо байнгын нэг тийм үйлчлэгээ нэг бүтэн сайдар болгон болгох ч юм уу. Тийм зорилготой байгаа. Тэгээ тийм учраас зарим нэг хүмүүс утастаж нэг бүтэн сайдар ирья гэдэг аппонтмент хийсэн. Тийм тохиолдолд бол эмчнэр манаас ирж зөвлөгөө өгч ингэж байгаа. 3 зорилго гэсэн шүү дээ. Одоо 3 дахь нь болохдоо зэрэг биднес нэг одоо хамгийн одоо хурц проблем бас өшөөний проблем нь юу гэхээр манайх нэг юм иммиграшны асуудал байгаа. Тэгээд ихэнх одоо ирсэн хүмүүс маань өчнөө олон жил болчихсон. Эсвэл дөнгөж ирээд хайжгаа мэдэхгүй болчихсон. Хин дамжгаа мэдэхгүй болчихсон ч юм уу. Тийм тохиолдолд бас нэг хууль ёс босны хүмүүсийн бас нэг хууль ёсны болгох талаас нь туслах. Зөвлөгөө өгөх тийм ээ. Зөвлөгөө өгөх. Зарим нэг ойр зүрийн орчуулгыг хийлцэх. Тэр хэмжээгээр нэг чадахчлаараа туслах. Эсвэл нэг хэрвээ лойер одоо өмгөөлөгч хэрэгтэй авал тэр хүмүүсийг олж өгөх ч юм уу. Тийм тодорхой хэмжээний байр байдал одоогийн байдал ямар байна вэ? Цаашд яаж одоо бэлтгэж одоо хууль ёсны одоо байдлаа хадгалах тэр талаар нь зөвлөгөө өгч юм уу. Тийм 3 чиглэлээр л одоогийн байдлаар зорилгоо тавиад ажиллаа эхэлж байна. Эхлэлийн ажил бол нэлээд удаан байдаг юм байна л да. Одоо 2 жил болж байна. Гэхдээ бүтэн сайн амжилттай ингэвэл байна. Ер нь үйл ажиллагаа явуулахад санхүүгийн гол үндэс нь юу ямар төшиг толгоор юу ашиглаж үргэлжлүүлж байна? Санхүүгийн хувьд бол одоо биднес яг л бор зэрэгээр л явж байгаа юм байна. За яг энэ байрны хувьд бол одоо би өөрөө одоо бизнестэй тэр бизнесийн зардлаас бол байрныхаа мөнгийг гаргацдаг. Босод жижиг сажиг зардлууд болохоор яг ирж бас нэг тодорхой хэмжээний ирсэн хүмүүс нэг тэнд манайх нэг юм юутай хандвийн шилтэй үйдэг. Тэрэнд нэг хүмүүс баярлах хүмүүс нэг хэдэн төгрөг хийх ханд төгрөг өгч юм уу. Ингээд юу үзүүлснэх нь хариуд бас нэг тодорхой хэмжээгээр юм бага хэмжээний хамгийн минимум хэмжээний тийм одоо төлбөр авах ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол босод жижиг шижиг юмнуудаа голын одоо өөрийнхөө бизнесээр дааж явдаг юм ба шүү тийм ээ. Тийм үндсэндээ бол тэгж л байгаа. За таны юу үйл хөдлөх юу хөрөнгөний бизнес
Тийм ээ. Эрхлээд нэлийн хэдэн жил болсон. Таны бизнес хэр явж байна? Одоо цаг үеийн байдалтай ямар хөө? Энэ цаг үеийн байдлыг холбогдуулаад миний бизнес бол яг л цаг үетэйгээ адилхан нэлээд их удаан байгаа. Ааха. Үндсэндээ бол их ажилч бага болж байгаа л гэж үгтэй нөхөртэй. Тиймэрхүү байдалтай байгаа. Гэхдээ бол яг хав бас ч тодорхой хэмжээгээр энэ цаг хүний байдлыг бол хүн болгон аль болохоор туулж өнгөрүүлэх гэж яадаг болохоор илүү одоо хөдөлмөрлөж, илүү ухаан зарж тэгж байж ямар ч хэлсэн өөрийгөө өөрсдийгөө одоо энэ байгууллага мөн эмэгтэйчүүдийн холбоогоо ямар ч хэлсэн цааш ингээд амьдралад яваад иж болох болоо гэсэн тийм югаар л ажилладаг гэж явлаа. За их баярлалаа. Таны ажил, танай байгууллагын ажилд их амжилт хүсье.